бичиж байгаа юм. 8 сарын 6-ны өдөр өмнөх сайд нарыг одоо улс төрийн шалтгаанаар ажилласан чөлөөлөөд ийм одоо тавьсан үндслүүд нь ч одоо үндсэл муутай гэрээ хэлцлээ биелүүлээгүй гэсэн хий хоосон яриатай ингэж хэлүүлсэн. Засгийн газрын тухай хуулинд орон гарсны дараа бол 30 хоногийн дотор сайдыг томилно гэж байгаа. 30 хоногийн хугацаа өнгөрсөн. Өнөөдөр энэ хугацаа өнгөрөөд одоо 2 хоног байгаа. Энэ хууль зөрчсөн одоо ийм үйл ажиллагаа томилгоо болж байгаамаа. Ингээ хууль дээдлэх зарчим гэдгээрээ бол таавал энэ үйлдэлээрээ үндсэн хууль зөрчсөн болж таарч байгаамаа. Хоёрдугаарт бол бид нэр засгийн газрын гишүүдийг улсын хурлын гишүүн давхар гүйцэтгэх үгүй эсэх талаар бол маш их ярьдаг. Ялангуяа 12 оноос хойш энэ парламент бол энэ талаар маш олон удаа хуралдаж, хуулийн төсөл хэлэлцэж, ер нь янз янз одоо болж байсан. Бид бол Монгол Ардын намын бүлгийн зүгээс бол ерөөсөө үндсэн чигүүргийн яамдын хурлын гишүүд байж болох юм. Бусдын бол гаднаас байх ёстой гэсэн байр суурийг хэлсээр явсан. Яг ярьжсэн, хэлжсэн тэр зарчмынхаа дагууч бид өөрсдөө та бүхний урилгаар засагт орж ажиллахдаа бас томилгоог хийлгэж байсан. Энэ талаар та яагаад анхаарал тавихгүй байна? Ерөнхийлөгчийн тэр зөвшөлдсөх бичгийг яагаад оошоож үзэхгүй их хуралд өргөн барьж байна? Энэ удаагийн ерөнхийлөгчийн ирүүлсэн бичиг бол төгсгөлд нэг өгүүлбэр байгаа шүү дээ. Засгийн газрын гишүүнийг шинээр томилох энэ зөвшөлдсөх үйл ажиллагаагаа дахиж одоо зөвшөлдсөөч түүнийг хүсэж байна гэж. Тэгээ энэ ерөнхийлөгчийн хэлээд байгаа үгийг яагаад одоо авч хэлцэхгүй, тоохгүй ингээд шууд одоо их хуралд оруулж ирээд байгаа юм бэ? Хэрвээ одоо энэ дахин зөвшөлдсөөч гэдэг ахт нь томилчдөг. Өнөөдөр бол яг та бүхэн олонхороо батлаа явуулчихна гэж бодож байгаа байх. Ерөнхийлөгч хориг тавьбал яах вэ? Хориг тавьбал та бүхэн өссөн өсөөгөө бас бидэнтэй ярих л болох байх л та. Энийгээ ер нь бодож үзсэн юм байна уу байхгүй. 3 дугаар төрийн албан хаагчдыг хууль усаар одоо ажлаас нь хоморглон халах ийм үйл ажиллагаа танай толгойлж байгаа засгийн газар одоо их хийж байна. Хөдөлмөрийн салбар бол ерөөсөө өнгөрсөн 3 жилийн туршид бол тэр чигээрээ салбараараа үүрэг гүйцэтгэх салбар болсон. Тэгээд тэр гаргасан алдаагийн засаж залруулсан төрийн албаны яг хуулийн дагуу засаж залруулсан ном дүрмээрээ томилогдсон улсуудыг хоморглон халж байгаа. Төр орлон гүйцэтгэж байгаа одоо сайд нь. Тэр тухай би танд бичиг өгсөн. Та тэр бичигний хариуг бол бид нар судалж үзэлж гин гэсэн таныг судалж байгаа хооронд чинь дахиад 8-9-10-аар нь дахиад одоо халсан чөлөөсөн юм явсан байна. Төрийн албан хаагчдыг олноор нь цөөнөр нь халлаа гэдэг ийм шалтгаанаар та бүхэн бол 1 сарын өмнө манай одоо сайд нарыг бол гэрээгээ биелүүлээгүй гэдээ ажлаас нь чөлөөлөх зүйтэй, засгаас гаргах зүйтэй гэж хэлсэн. Тэгээ өнөөдөр энэ байдал чинь үргэлжлээд байна. Хуулийн үйлчил гэдэг бол аль ч нам дээр, аль ч улс төрийн албан тушаалтан дээр бол адилхан явах ёстой юм биш үү? Таны өмнө байсан хууль ямар хамаатай ингэж ярьж байгаа л явсан. Та бас тийм зарчмыг барьж байгаа юм уу? Тэгээ энэ дан дээл давхар дээл дээр ч одоо зарим нь бол ингээ байнгын хороодын дарга нар орж ирлээ. Би зүгээр дам сонссноор бол байнгын хороодын дарга нарыг бол сайдад оруулахгүй гэж зарчим тохирсон юм гинэ гэж ингэ сонсч байсан. Тэгээ чи 3 давхар дээлтэй болох юм яах юм бэ? Өөр одоо мэрэгжлийн хүмсүүд байдгүй юм. Тэгээ энэ засгийн газрын одоо үйл ажиллагаа доктортой байдлын талаар та ер нь яаж одоо энэ парламентын гишүүдтэйгээ ойлголцож ингэж ажиллах юм бэ? Өнөөдрний 6 сайдаа өргөн барих тухай ярьтал зөрүүлээд 1 сайдыг чи огцруулах бичиг өргөн барьчихлаа. Тэгээ байдал чинь ийм амаргүй байх шиг байх юм. Улс орны эдийн засгийн байдал, иргэдийн аж амьдрал амаргүй л байх юм. Энэ зүйлүүдэд одоо зэгцлэх ёстой цаг нь улсан бахаа гэж бодож. За шадар сайдад нэр дэвшиж байгаа Оюнбаатарыг би дэмжиж байна. Та хуульчин, төрийн албаны хууль, бусад хуулийг дагаж мөрдөж ажиллаарай. Хэрв дагаж мөрдөж чадахгүй бол таныг огцруулах асуудлыг тавих болно шүү. Батсургш асуулт асуусан уу? Ерөнхий сайд хариулъя. За, энх бол гишүүний асуултанд хариулъя.
За эхний асуулт одоогоор бол засгийн газрын болон бусад ямар нэг хууль тогтоомж бол зөрчөөгүй гэдгийг би бас хариуцлагатаар хэлмээр байна. Таны хэлсний дагуу хууль хамаагүй гэдэг зарчмаар ажиллахгүй. Засгийн газар бол хуулийг дээдэж ажиллана. Тийм учраас бол хууль зөрчөөгүй. За 30 хоногийн дотор оруулна гэдэг энэ хуулийн залтын наривчсан зохицуултууд байхгүй. Яагаад тэгэхээр засгийн газрын орон гарсын энэ асуудлууд бол ээлжид бус чуулганы төгсгөлд бол шийдэгдсэн. Тэгээ одоо энэ ээлжид бус чуулганаар хилцээд явж байгаа ийм асуудлууд. Ер нь бол ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлуудыг ч тэр ээлжид бус чуулганы үед яах юм, ээлж чуулганы үед тавиул яах юм, огцруулах асуудлыг тавиул яах юм гэдэг бол бүгд зохицуулттай. Энэ сайдын орон гарсан гэсэн энэ хуулийн зохицуултуудын ямар нэг одоо наривчсан зохицуултууд бол байхгүй маа. Зүгээр амьдрал дээр одоо жишээлбэл ээлжид чуулганы төгсгөлд нэг сайдыг огцруулах асуудал тавьж шийдчихэд тэгээд шийдэхгүйгээр ингээд одоо 10 сарын 1 эсвэл 4 сарын 5 хүртэл явчихад энэ хуулийн одоо үйлчлэл яах вэ гэдэг асуудлаач бид нар бол амьдрал дээр яаж зохицуулах уу гэдэг бол хийгдэг байгаа. Ер нь бол урт талд нь бас ийм асуудлууд 30 хоногоос дээшээ гарсан хуулийн прецедентүүд жишгүүд ч гэсэн маш их байдаг. Тийм учраас бид нар аль болох богино хугацаанд энэ асуудлуудаа яриад улс төрийн намууд хоорондоо зөвшөлдсөд ингээд асуудлаа бол хуулийн өрөөнд бол тавиад явж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна нэгдүгээрт. За хоёрдугаарт бол зөвшөлдсөх тухай бол бас ярьж байна. Энэ бол бас хуулийнхаа өрөөнд явж байгаа. Яг энэ асуудлаар зөвшөлдсөх гэдэг асуудлыг улсын дээдших өөрөө бол тайлбарлсан байдаг. Тэгээ ерөнхийлөгчийн тухай хууль заасан зөвшөлдсөх гэдгийг ерөнхийлөгч улсын их хурл буюу ерөнхий сайд тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хууль заасан байгууллага албан тушаалтантай санал солилцохыг хэлнэ. Бичгээр энэ саналаа тавьсан, бичгээр бол хариугаа авсан. Тийм учраас хуулийн хувьд бол зөвшөлдсөх гэдэг энэ дээдшийнхээ тайлбартаагаар бол хуулийн заалт бол зөвшөлдсөх гэдэг энэ заалт бол хангагдаж орж ирсэн байнамаа гэдэг энэ хууль зүйн тайлбаруудыг өгөхийг хүсэж байна. Баярлалаа. Харин 5 минутыг нэг мөсөө өгсөн юм байна шүү дээ. Дэгийн хуулийн дээр 2 3 хувааж өгч болохгүй гэсэн юм байдгүй. Ингээд 5-ыг ашиглачлаа л да. Яг энийг 4 болгох юм уу? 4 дээр нөхөн нэгээр. Тэгвэл пультнес тохиргоогоо өөрчлөөд 4 дээр нөхөн нэгээр явъя. Батцуур гишүүнээс эхлээд. За Батцуур гишүүн. Өөрөө 5 минут авчлаа.